За гэсэн тий. За airport wizard-ыг сонгоод. За энэ дээр бол зүгээр нэрээ өгөл явчих. Print. Нэр нь ямар ч биш. Print аа. B. Албан байгууллагын төлбөр бичиж. Энэ дээр одоо cancel дараад шууд энэ дээр зураад явчих хэрэгтэй байхгүй. За details дээр бүр жижигхэн маш олон өгөгдлүүдийн тийм одоо өгөгдлүүдийн давхцлыг ерөнхийн нарийн өгөгдлүүд энэ дээр гаргаад дээр нь report header гэдэг дээр нь болохоор report header үүсгэж гал за ерөнхий толгойн хэсэг гаргана гэсэн. Report чи ерөнхийдөө ямар толгойтой ерөнхий толгойгоо энэ дээр гаргана гэсэн. Энэ ерөнхий толгойч. За энэ дээрээс би миний хувьд одоо зүгээр л энэ хөөс албан байгууллагын төлбөрийн гэсэн тейблийг одоо яг энд байгаа талбаруудаар би тайлан гаргаж байгаа. Бүх талбар. Бүх талбаруудаар байсан. Одоо би энэ дээрээс ийм олон талбартай байгаас би нэг хүснэгтэлсэн амархгүй хүснэгтэр хийсэн. Тийм учраас би зүгээр тейбл оруулж хэрэгтэй байхгүй. Энэ дэр ингээл тейбл. За энэ дэр хуусных тохироо ийм олон талбартай юм шиг миний хууц мань хөндлөн байх хэрэгтэй. За. Миний хуудад ор босоо. Хууц энэ хамгийн доотлын саарлын хэсгээр дарж байгаа. Дарчингууд энэ дээр print бод төлгээд яг report нэрээр нэрлэх хэрэгтэй ингээд. За одоо яах ёстой вэ гэхээр paper size paper king гэсэн мэ тий. Ийш ороод A4 rotate гэчихэр хөндлөмжлөлт байна. Ингээ A4 маань хөндлөмжлөлт. За одоо би өчнөдөн дотроо ерөнхий харагдах юмуд авчиж юм шууд талбараа харж байгаа л жишээлбэл энэ дээр за надад тоолор номер хэрэггүй. Хамгийн их нэг огноо гэсэн талбар нь бицэн огноо байгаа. Огноо. Дараачих нь болохоор үлдэгдэл. Тэгээд цэвэр ус. За энэ юу вэ? Метр куб гэсэн. Метр куб уснаа хэрэглэн энэ дээр харагдаж байна гэсэн. За ингэж л явчих. За би өснөдөө хойш сонгочих. Яг энийг хүртэл өснөд байх хэрэгтэй. Одоо баруун талаа дараад insert column right чи баруун талд баг нэг явж байгаа гэсэн үг тийм. Column right. Insert column right. За энэ дээр болохоор энэ болохоор юу гэхээр бохир ус метр кубер байгаа. За гэх мэтлэн. За ингээд дээдлэх өгөгдлүүдийг зурчлаа. Одоо таблет тэмдэглэж хаад нэг харагт хэлбэрийн өөрчлөлтөд үүдээ зэрэгцүүлээ. Text element гэдгийг голдон зэрэгцүүлчих. За бүгдрээ голдон зэрэгцүүлээ. За толгойн хэсэг учраас би bold болгочих. Хараад бүдүүлж байгаа гэсэн. За дэвширэнгийн өөрчилж болно. Даана бүдэг саарлж юм. За ийм хөө байдлаар хийчлээ. За ингээд. За нэг дээд нь зур шахчих хэрэгтэй ингээд. За preview-гээд хараад ерөөхдөө тайлбар нь яаж харагдах вэ гэдэг энэ дээрээс ингээд хараа явуулж байна. За миний саний хийсэн байдлыг ингээд харагдаж байна. За хүснэгт юм ингээд хүрээгүй харагдаж байна. За одоо юуны тулд хүснэгтээ дахиж сонгож чад borders гэдгийг all болгож хэрэгтэй. За ингээд миний хүснэгт хүрээтэй харагдаж байна гэсэн. За энэ харагдаж байна хүрээтэй тий. За одоо яг энэний доотлог бицэн огноо үлдэгдэл эднэрийн доотлог миний өгөгдлөд гарч ирэх хэрэгтэй. Тэрийг би яах вэ гэхээр энийг копид аваад яг details дээр тавьчих хэрэгтэй. Details гэдэг. За ингээд бүр дэш шахаж чинь. Энийг дэш шахаж чинь. Details дэш шахаж. Эднэрээс өргөдөл гаргадаг гэж байна. За энийг сонгож аваад өнгийн байхгүй болгоод. За тэгээд bold аваач. За иймэрхүү байдалтай. За яг ингэж харагдаж. За одоо миний энэ төлөх гэх мэтлэн бүтгэмжлэлийн доорн яах вэ гэхээр миний өгөгдлөд гарч ирнэ л гэсэн. Өгөгдлөд гарч ирнэ. Шахсан хэмжээнд доош нь татхтай байх харуулна юм шүү дээ. Энэ автоматар ингээд шууд гараад татхтай явна л гэсэн. За үүний тулд би хадгалчих. За бицэн огноо
Энийгээ би нэрлж ойлгомжтой болохын тулд би энэ дээр нэрвч. За жишээлбэл би print AB огногч. Print AB огног. За энийг би modify гэдгийг public болгочих. Ингэснээр өөр форм дээр яг энэ нүдийг хэрэглэх боломжтой болно гэсэн. За тэгээ хойдлох нүглүүд юм нэрлэж хэрэгтэй ингээд нэрлээд энэ шил үлдэгдэл төлбөр гэдэг. За modify гэдгийг public болгох хэрэгтэй. За одоо дээр нь ерөнхий толгой оруулахын тулд би insert band гээд page header хэсэгтээ би солигдож байна. За энэ дээр нь бичсэн ч болно. Энэ дээр оноор хэвчээ. Group header. За. Report header маань бүр томын дээдлэх юм шүү дээ. Group header гэж оруулчих. Group header дээр энийг оруулаад дэше шахаад. Report header чинь бүр тайлангийн чинь толгой гэсэн үг. Энэ дээр group header гэж оруулж байгаа саяныхаа хөдлөг оруулчих. За энэ дээр болохоор за тэгэхээр албан байгууллагын төлбөрийн мэдээлэл за юмч. За энийхээ фонд бол бүрхтэй гэсэн шууд янзлал явчихна. 12-оор гарч байгаа. Болдоо тий. Гарч ирсэн хэсэг. Юуны тал. Тэгээ энэ үл ямар нэртэй ч болно тий. Гарч байгаа. За энэ дээрээс ингээ харж байгаа. За ийм файлаар миний харагдаж байна одоо юм хэлээ. За одоо би эднийг modify болгоо бүгдийг нэрлэлцэн. За одоо би яг хаанаас ямар талын энэ тал маань гарах хэрэгтэй вэ гэхээр print албан байгууллагын төлбөр хэвлэх гэж байгаа. За би төлбөр албан байгууллага руу ороод хэвлэх гишүүнээр даржгаад за эднийг явуулчихна гэсэн. За одоо энэ дээр би тайлынхаа нэрийг чинь print саний үүсгэсэн тайлгаа print зарлаж өгсөн. Print AB төлөлөм. Энэ тий. За нэг төлгийг нэрлэж байна. Тэгээд new албан болоод төл. За юм баг шүү дээ. За тэгээд төлбөрийн show preview баг шүү дээ. За ажлуулал зөвхөн саний тайлан шууд гарч ирэх шүү дээ. Одоо юм л рүүгэл мань гараагүй байгаа. За 9 сар тий. За албан байгууллагын бүртгэл рүү ороод төлбөрийн мэдээлэлээр ороод за хэвлэх гээд харангууд за яг нэг шарахт чинь яг энэ таарсан зүйл. За одоо яг энэ дээр байгаа хөглүүд маань л хэвлэгдэнгүүд энэ дээр гарч ирэх хэрэгтэй гэсэн. За одоо эдгээр харцгаая. За үүний тулд SQL data adapter зарлах хэрэгтэй. Data adapter гэсэн new SQL data adapter. За SQL data adapter-аас би ямар үгдэл авах вэ гэдгийг шууд query гэж авчдаг. За энэ дээр би шууд дуудсан байгаа учраас өмнө бичсэн query хэрэглэж байна. Өмнө нь үтэн чи бичсэн энийг шууд авчих. Бид нүрийг гараасаа бичиж тээ. Тэгээ яг өмнө хэрэглэсэн байгаа бол би сая хэрэглэсэн. За ерөөс энийг л бичиж чад гэсэн үг л дээ. Би контрол Select all from гэж query гэж бичиж байгаа гэсэн. гэрээ контрол авах юм гээд байна. Тэгээ яг grid controller руу өглөө авч байгаа гэсэн үг. За шууд одоо тавьчих. Select all from гэл албан байгууллагын төлбөр энэ table-ийг би дуудаж байгаа. Адаптераар үүрч байгаа гэсэн. За одоо би SQL data set зарлаж. Data set. За data set гэж нэрлэж байгаа юм. Data set. За data table ч гэсэн байна. За connection нээгээд. За data adapter
дата сетер дөрвч. Хүчний хэлбэрт харж байгаа юм шиг. За тэгээ connection хаагаа. За одоо Классик чиг биш. одоо болохоор бидний тайлан маань тайлынхаа дата source-ыг заач гэсэн. Print за төлөв гэсэн юм байна. Төлийн дата source маань юу байх юм бэ гэхээр бидний хувьд дата set байна л гэж. Энэ дата set маань бидний 6 дахь тайлангийн энэ тайлангийн дата source болж байгаа гэж. Их нь болж байгаа гэсэн. За одоо зүгээр л өгдлүүдээ шууд тэнцвүүлэх гэж. За төлийн print за бидний нөгөө нэг modifier болгоодсэн өгдлүүд нь ороод ирсэн байна. Print AB-ийн за хамгийн эхлээд огно за энэ дээр data bin гэдэг авчихсан. Data bin add гээд функцэн энэ дээр бичиж байна. За энэ дээр текст өгдөө шүү текст гэж бичих хэрэгтэй. За таслаа data source авчдаг гэж. Энэ дээр object data source гэсэн байна. Бидний data source нь data set байгаа. Тэгээ цаашаа data member гэж яг ямар өгдөл авах юм бэ гэж. Өөрөөр хэлбэл data set-ийн талбарын нэр гэсэн. За энэ дээр огно гэсэн талбар байгаа учраас огно гэсэн талбар бичиж. За одоо за ингээл бид нэр их гараад ирнэ гэсэн. За ганцхан талбар. Хамгийн ихний өгдөл маань ингэж гарч байна гэсэн. За энэ дээр хоёр ашиг алдаа гарсан. За энэ дээр алдаа өгсөн байна. Эсвэл дата доктор дата Хаснаа. энэ дээр connection бичих үг байна. За одоо алтны бол руу ороод төлбөрийн мэдээлэл шараад за хэвлэх мөнгөд хамгийн ихний огном харах төстэй. За энэ дээр ингээ гараад ирсэн биш үү. За бидний огном маань харах хэлбэр маань жоохон онцгой харагдаж байна. Энийг өөрчилж болдог. Харах хэлбэрийн форматлна гэсэн. Энэ маань огно байгаа. За харах хэлбэрийн форматлахын тулд шууд энийг хараас бичдэг. Coaching дээр за формат string гэж ямар төрлөөр хэлбэржүүлэх юм бэ гэж. За их хаалтан дээр заавал бичдэг. Тиг. За энэ маань за year жил маань гэж харагдана. Сар ингэж харагдана. Дараа нь өдөр. За яг ийм хэлээр хэлбэржүүл. Нөөл гэдэг юм уу? Айны заавал бичих. Цаана заавал хамгийн ихний утга юм гэсэн. Нэг удаа хэлбэржүүлж болно гэж ирсэн. За одоо яг миний хэлбэр хэлбэржүүл гарч ирэх хэрэгтэй. Яг ийм хэлбэрээр. За одоо энэ чинь яг ингэж хэлбэрч байгаа тийм. За хэлбэржүүлэлт ингэж бичдэг. За ерөөдөө ингээл тайлангийн мэдээлэл. Нүд болгон дээр энийг авчих. За одоо шилбэл төлийн дараачихны хүч нь үлдэгдэл гэж тийм. Үлдэгдэл дата bin гэж тийм. Add за яг энийг л бичих гэсэн үг шүү тийм. Яг энэ бичсэн л гэсэн. За хамгийн гол нь энэ дээр data member уу яг ямар талбар авах юм бэ тийм. Үйлдэлсэн талбарыг авна. За хэлбэржүүлэлт маань огно биш учраас ингэж хэлбэржүүлэхгүй тийм. Энэ хэлбэржүүлэх ёсгүй. Зүгээр аваач шууд байгаад гарч байна гэсэн. Сар өдөртэй гэж. Он сарыг хэлбэржүүлж байгаа. Хэрвээ буруух юм яг зүгээр дээр бичсэн байгаа болохоор. Төлбөрийн мэдээллийг за хэвлэе. За шууд тиг ямар ч үлдэгдэл төлбөр байсан бэ. За жишээлбэл дахиад өөр олон төлбөрийн мэдээлэлтэй энэ дээр нэшрэх юм байна. Эснээр нэг текст дата тайм авахаар ингэж хэлбэржүүлэх юм байна. За энэ дээр жишээлбэл би төлбөрийн мэдээлэл нэмчихээ л та. Одоогийн залт маань 120 болгох чинь. Төлбөрөө бодоод за 4 сарын 29. За хадгалчих. За одоо би нэг хийлэх гэдэг үнгүүд. За ингээ харагдах шít. Үлдэгдэл бүр маань ийм байна. Яг ингээ хоёр хөдөл маань тэр шиг гарч байна шүү дээ. За артлахтай нүглэд оруулаад байгаа юм яг энэ байдлаар харагдана. За энэ ч бас
Аралта 4 тэгтээ энэ маань мөнгө нэмтгтийн өглийн төрөл мөнгө нэмтгт учраас бас жоох эвгүй харагддаг. Миний дахиад бүржүүлж хэл. Тэг. За яаж л бүржүүлвэл. За шилэл төгрөгийн тэмдэгт байл. За шууд нэг дуудаа тэг 50 маань чинь аралтаа бутхан оронгоо гаргана гэсэн. Бутхан оронгоо гаргана гэсэн. Энэ бол за ингээд шууд орлоо төгрөгийг. За ийм байдлаар хураатлаа гэсэн. За ингээд аралт нь босод хөтлүүд хийгээл дараалал.